За 11-ийн ангийнхандаа цахилгаан хэлхээнд тооцоол хийх хэд хэдэн аргуудтай танилцуулъя. За цахилгаан хэлхээнд олон тооны резисторууд нэлийн төвөгтэйгээр холбогдсон байдаг. За ийм хэлхээнд бол хувиргалт хийж өмнөхтэй нь адилхан шин чанартай хэлхээг бүтээж хэлбэрчилдэг байгаа. За ийм хэлхээг эквивалент хэлхээ гэж нэрлэдэг. За эквивалент хэлхээ үүсгэн хэрхэн тооцоол хийх эхний арга бол ижил потенциалтай цэгүүдийг холбох арга байгаа. За өмнөх хичээл дээр багш нь номноос уншиж ойлгоорой гэсэн. За тэр номны хэсгийг багшны энд оруулсан байна. За учир нь ижил потенциалтай цэгүүдийн хооронд потенциалын ялгуур нь тэг буюу хүчтэй л унахгүй. Өөрөөр хэлбэл тэр ижил потенциалтай цэгүүдийн хооронд гүйдэл гүйхгүй. За бодлого 1. А, Б цэгүүдийн хоорондох нийт эсэргүүцлийг тодорхойл. За ийм хэлхээ өгөгдсөн байвал за энд ижил потенциалтай хэсгүүд байна. Учир нь энэ дунд ямар нэгэн эсэргүүцэлгүй утсаар холбосон байна. За энэ бол ижил потенциалтай цэгүүд юм. Тэр хоёр цэгүүдийг холбох юм бол хэлхээ ийм хэлбэртэй болж зурагдана. За энэ бол зэрэгцээ холболт. За мөн ялгаагүй энд зэрэгцээ холболт байна. Тэгэхээр зэрэгцээ холболтын үед ерөнхий эсэргүүцлийг олохдоо ерөнхий эсэргүүцлийн уруунуудын нийлбэртэй тэнцүү байдаг гэдгээр орлуулах юм бол ерөнхий эсэргүүцэл нь эхний хэсэгт R гарч ийн. Тэгвэл хоёр дахь хэсэгт 0.5R гарна. За эндээс та нар юуг ажиглаж авах хэрэгтэй вэ гэхээр 2R эсэргүүцэлтэй, ижил эсэргүүцэлтэй хоёр дамжуулагчийг зэрэгцээ холбол нэгнийх нь эсэргүүцлийг 2 дахин багасгасантай тэнцүү байна. За энэ R бол 0.5R. Хэрвээ 3 байсан бол энийг 3 дахин багасгах нь мөн энийг 3 дахин багасгахсантай адилхан. За энийг эсэлтийн ерөнхий шалгалтын дээр энэ аргыг мэдж авах юм бол илүү хялбар тооцоол хийх боломжтой. Резисторууд маань ингээд цуваа холболт боллоо. За тэдгэрийг нэмэх юм бол нийт эсэргүүцэл нь 1.5R гарна. За бодлого 2. За Б цэгүүдийн хоорондох нийт эсэргүүцлийг тооцоол. За бүгд ижилхэн R эсэргүүцэлтэй. Энд ижил потенциалтай хэсгүүдийг холбож байгаа учраас за А цэг дээрх потенциалыг А, за энд А потенциал мөн ялгаагүй А, Б цэг дээрх нь Б, энд мөн ялгаагүй Б. Тэгсэндээ энэ А хэсгээс орсон энэ зангилаанаас 1, 2, 3 салгаалсан байна. Эндээс мөн ялгаагүй 3 салгаалсан байна. За эдгээр ижил потенциалтай цэгүүдийн хооронд нь холбох юм бол хэлхээ ийм болно. За бүгдээрээ жижиг R эсэргүүцэлтэй. За түрүүчийн хэлснээр 3 ижлэхэн эсэргүүцэлтэй резисторыг зэрэгцээ холбосон учраас нийт эсэргүүцэл нь R-ийг хуваах нь 3 болно. Энэ тал нь за энэ нь болохоор 6 резисторыг холбосон байна. Тэгэхээр R-ийг хуваах нь 6. За энэ тал нь R-ийг хуваах 3. За яагаад энд ингээд 6 хэсэг үлдчихвэ гэхээр буцаад хэлхээгээ харъя. За энэ 3 холбогдсон. Энэ 3 холбогдсон. За тэгвэл дунд нь 1, 2, 3, 4, 5 энэ цаана байгаа. Ингээд 6 хэсэг бол хоорондоо зэрэгцээ холболтоор холбогдсон байна. За ингээд 6-ны 5R нийт эсэргүүцэл нь гарсан байна. За ижил потенциалтай цэгүүдийг салгах арга. За энэ юу вэ гэхээр оролт болон гаралтын цэгүүдийг дайрсан шугам татна. Тэгвэл тэр шугамыг дайрч байгаа цэг бол ижил потенциалтай цэг үүдэг. За тэр цэгийг салгаснаар бид нар хэлхээг илүү хялбар болгож чадна гэсэн үг. За энэ бас сурах хүчийн хэсгээс авсан. Гэртээ уншаад ойлгосон баг. За нэг бодлого 3. За эднэр бол бүгдээрээ R эсэргүүцэлтэй резисторууд байна. Тэгээд А, Б хэсгийг дайрсан шулуун татах юм бол за энэ цэгийг дайрч байна. Тэгэхээр энэ цэгээр салгаж олно гэсэн үг. За салгах юм бол хэлхээ ингэж харагдана. За эндээс харвал биднэрт юу гэж харагдах вэ гэхээр энэний эсэргүүцлээр R энэ хоёр хоорондоо цуваа нийлээд энэнтэй зэрэгцээ. За сүүлд нь энэ 3 нийлээд энэнтэй мөн энэнтэй нийлээд цуваа болно. За энэ талтай мөн адилхан харин энэ дунд R эсэргүүцэлтэй хоёр дамжуулагчийг цуваа холбосонгоор харагдана.
багтж байна. Ингээд ерөнхий эсэргүүцлийг нь тооцож олж болно. Дараагийн арга нь хэлхээний идэхгүй хэсгийг тодорхойлох арга. А, Б, Ц-ийг дайрсан хавтгай зурна. За тэр хавтгайг дайрсан тэр хавтгайтай перпендикуляр байхаар цэгүүдийг дайрсан хэсэг нь бол идэхгүй буюу тэнд потенциалууд нь ижилхэн тэгэхээр гүйдэл гүйхгүй тэгэхээр тэр хэсгүүдийг хасаж болно гэсэн үг. За мөн ялгаагүй номон дээрээс уншаад тэмдэглээд авсан байх хэвээр. А, Б, цэгүүдийн хоорондох ерөнхий эсэргүүцлийг тодорхойлно. За энд хэлхээний идэхгүй хэсгийг тодорхойлох аргаар бодъё. За А, Б хэсэгт шулуун татъя. Тэгвэл түүнтэй перпендикуляр байх С, Д, Е гэсэн энэ цэгүүдээр идэхгүй байна. Буюу потенциалууд нь ижил. Тэгэхээр эдгээр хэсгүүдийг бол эдгээр хэсгээр бол гүйдэл гүйхгүй. Тэгэхээр түүнийг авах юм бол хэлхээ ийм хялбар болно. За тэгээд энд 2L үд бол цуваа, дараагийнх нь бол цуваа. За мөн цуваа. Тэгээ хоорондоо зэрэгцээ байна. За цуваа үед яаж удах вэ гэхээр нийт эсэргүүцлүүдийг шууд нэмдэг. За тэр аргаараа бодвол хэлхээ ийм хэлбэр боллоо. 3 резистор маань хоорондоо зэрэгцээ холбосон учраас зэрэгцээ холболтын томьёогоор бичих юм бол юм болно. За эндээс ерөнхий эсэргүүцэл нь бол R гарлаа. За гэрт А, Б цэгүүдийн хоорондох ерөнхий эсэргүүцлийг тооцно. Гэхдээ А оролт болон Б гаралт нь энд байхаар зураад за хэлхээний ерөнхий эсэргүүцлийг тооцоолоорой.